Монгол Улсын боловсролын их сургууль. За сайн байцгаана оюутнуудаа, та бүхэндээ тоглонгоо суралцсан онол аргазан цахим хичээлдээ хэрхэн танилцах зааврыг хүргье. Цахим хичээл рүүгээ орохын тулд та нар өөрсдийнхөө оюутны вебээр код нууц үгээ хийгээд нэвтрэх ёстой. За энэ оюутны албан ёсны өөрийнх нь зөвшөөрлийг аваад багш нь энэ хичээлд ашиглаж байгаа. За веб рүүгээ ороод юуны төрөнд имэйл ирж үгүй юу гэдгээ шалгаарай. Яг гэвэл багш нь шинэ хичээлтэй холбоотой мэдээлэл, даалгавар, хэлэлцүүлэг гэх мэт зүйлийг шинээр нэмэх болгондоо имэйл та нар руу илгээж байгаа. За ингээд имэйлээ шалгасны дараа цахим сургалт гэсэн хэсэг рүү орно. За цахим сургалт гэдэг хэсэг дээр дарахаар онлайн сургалтын систем гэсэн цонх гарч ирж байгаа. За холбогдох хэсэгт муу адил оюутныхоо кодыг нууц үгтэйгээ хийгээд нэвтрэх гэсэн товчийг даана. За ингэхээр та нарын судалж байгаа хичээлүүд гарч ирж байгаа та нар мэдж байгаа. За энэ оюутан бол зөвхөн тоглонгоо суралцсан онол арга зүй гэдэг хичээлийг судалж байгаа. За тэгэхээр энэ хичээл дээрээ дарна гэсэн. За ингээ хичээлээрөө дараад ороод ирэхээр энэ хичээлтэй холбоотой ирсэн зарууд энд харагдаж байна. За нээлттэй хичээлүүдийн мэдээллүүд энд харагдаж байгаа. За ингээ нээлттэй хичээлийн мэдээллүүдийг доош нь явуулах юм бол даалгавартай холбоотой мэдээллүүд харагдаж байгаа. За өөрөөр хэлэх юм бол 1-р бие даалтыг хийх аргачлал, 2-р бие даалтыг хийх заавар, за 1-2-р бие даалтыг өмнө нь гүйцэтгэсэн оюутнуудын жишээ байршиж авах жишээтэй. За багш нь шинэ лекц нээх болгондоо нээлттэй хэлэлцүүлгүүдийг тавьж байгаа. Тийм учраас энэ хэлэлцүүлгүүдийг бас хараад хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой гэдгийг багш нь хэлмээр байна. Яг гэвэл энэ нээлттэй хэлэлцүүлэгт орж байгаа оюутнуудад багш нь оноо өгч явж байгаа. Тэгэхээр дүн гарахад энэ хэлэлцүүлэгт та бүхний өгсөн санаа оноо бас дүнд чинь нөлөөлнө гэдгийг хэлмээр байна. За ингээд ерөнхий зүйлээ огш нь танилцуулчлаа. Одоо хичээлийн лекц семинартай танилцахын тулд контентууд гэдэг дээр дарна. За контентууд гэдэг дээр дарахаар лекц семинарын хичээлүүд ингээ харагдаж байгаа. За лекц семинарын хичээлүүд хоёр төлөвтэй байгаа. Хаалттай, нээлттэй. За хаалттай төлөвт байгаа хичээлүүдийг судлах болоогүй, цаг нь болоогүй гэсэн. За цаг нь болохоор багш нь энэ хичээлүүдээ тухайн үед нээгээд явж байгаа. За тэгэхээр зөвхөн нээлттэй хичээлүүдтэй бид нар харьцах юм байна. За өнөөдөр багш нь энд цахим хичээл хийх заавар гэдэг хэд хэдэн видео заавруудыг оруулж өгсөн байгаа. За хичээлийн өнөөдрийн энэ хичээл, дараа нь энэ бие даалтын ажлуудыг яаж хийх вэ гэдэг заавар, тэгээ хэлэлцүүлэгт яаж оролцох вэ гэдэг заавруудаар видео хийж оруулсан байж байгаа. За хичээл 1, лекц 1 гэдэгтэй танилцъя гэж үзье. За тэгхийн тулд энэ цааш үзэх гэсэн товчон дээр дарна. За ингэхээр энэ хичээлтэй холбоотой мэдээлэлүүд гарч ирж байна. За хичээлийн ерөнхий агуулга гэсэн энэ багны доор багш нь хичээлийн ерөнхий сэдэв, зорилго, агуулга, ашиглах материал, тэгээд та бүхний хийх үйл ажиллагааг алхамжлаад оруулаад өгсөн байж байгаа. За түүнээс гадна хичээлээ үзэж дууссаны дараа биедан гүйцэтгэх ажлыг энд тайлбарлаж бичсэн байгаа. За лекцтэй холбоотой уншиж судлах ном гарын авлагыг багш нь энд нэмж өгсөн байгаа. За хичээлийн PPT-г энд оруулж өгсөн байгаа. За энэ PPT-г томруулж харахыг хүсвэл шинэ хуудсан дээр харах гэдэг хэсэг дээр товшиж дарна. За тэгэхээр энэ лекц маань ингээд том болоод гарч ирж байгаа гэдгийг багш нь бас хэлээд өгчөө. За ингээд лекцтэй холбоотой мэдээллийг тэмдэглэж авахын зэрэгцээ холбогдох газар нь энэ видеог үзэх даалгавар байгаа. За тэгэхээр энэ видеог бас та нар энэ суман дээр дарахад тоглоно. Тэгэхээр тоглуулад үзээрэй. За түүнээс гадна энд бас
багш нь энэ лекцээ аудио хэлбэрээр бичээд оруулчихсан байна. За тэгэхээр энд дараад аудио хичээлийг сонсож болно гэсэн үг. За ингээд ерөнхийдөө та бүхэн хичээлийн лекц, семинар болгонтой танилцаж болно гэсэн үг. За нэг семинарын хичээлийг харчээ. За жишээлх юм бол хичээл 3-ын семинарын хичээл дээр багш нь алхмууд дээр энэ зөндөө олон видео бичлэгүүдийг үзэхээр тавьсан байж байгаа. За энэ линкэн дээр нь дарахаар шууд одоо видео бичлэгүүд нь гарч ирнэ гэсэн. За энэ 7 хоногт бид нар оюун ухааны музей үзэх хэрэгтэй байсан. Тэгээд үзэх боломжгүй байгаа учраас оюун ухааны музейн үүсгэн байгуулагч Төмөн Үлзийгван яриаг энд багш нь оруулаад өгсөн байгаа. За тэгэхээр ингээд анхааралтай энэ видео яриаг сонсорой гэж багш нь зөвлөмөр байна. Яг гэх юм бол энэ шалгалтанд бас давхар орж ирж байгаа. За ингээд оюутнуудтай багш нь тоглонгоос суралцсан онл арга зүйн хичээлийн цахим хичээлийг хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг зааврыг өглөө анхаарал тавьсанд баярлалаа оюутнуудаа.